За бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар асууя. Тэгэхээр нөгөө бүсийн хөгжлийн бодлого маань ер нь одоо номтой 2 сайдын шадар сайд дээр хэрэглэгдэж байна уу? Хаана байна? Бүсчилсэн хөгжлийн газраас ус хүмүүс байгаа юу? За ер нь одоо бид нар нөгөө сонгуулаа бүсчилсэн байдлаар явуулсан. Мөн одоо нодончин бас бүс дээр очиж чуулган одоо хийсэн. Ер нь одоо нэлээд л бас ажил хэрэгч зүйлүүд явж исэн ч одоо сүүлийн үед яригдахаа болчлоо. Тэгэхээр одоо ер нь бүсээрээ хөгжих маань хэвээрээ юу болцсон уу? Тэрийг нэг хариулаад өгөөч ээ. Уг нь одоо бүсийн хэмжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бүсийн хэмжээнд одоо асуудлуудаа шийгдээд явдаг байвал одоо хэрэгтэй байх юм. Гэтэл одоо энэ төсөв төлөвлөгөө энэ юмтай холбоотой асуудлыг харахад энэ бүсийн хэмжээний асуудлыг ерөөсөө ярихгүй байна. Зөвхөн нэг аймгийн хэмжээний эсвэл одоо нэг өмнө нь эхэлсэн ийм асуудлуудаа яриад байна. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжих хэвээрээ юу, бүсчилсэн хөгжлийн бодлого дээрээ ер нь яаж анхаарч байгаа вэ? Энэ дээр одоо энэ бүсчилсэн хөгжлийн газрынхан бүр тодорхой мэдээлэл өгмөр байна. За дараагийн асуулт бол боловсролын яамнаас бид нар ч одоо энэ 2026 оныг боловсролын жил болгоо зарлагдсан байгаа. Тэгээ энэ жил одоо ер нь яг боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарах вэ? Боловсролын сайд маань нэг цалин өсний асуудал яриа яваад байгаа. Гэтэл энээс цаана бас боловсролын салбарын барилга байшин, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, мөн сургалтын орчин одоо бүр сүүлийн үед одоо нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн насыг одоо ахиулах тухай хүртэл ярьдаг боллоо. Тэгэхээр энэ дээр ер нь яг нэгдсэн бодлого байгаа юу? Ер нь одоо тэгээд нэг судалгаагаар 108 сургууль 95 цэцэрлэг улсын хэмжээнд одоо 2030 он хүртэл хэрэгтэй гэж байгаа. Энэ одоо барилга байшинг барьчвал ямар ч үсэн 3 ээлжир хичээлэхгүй хүүхдүүд маань сургуультай болох юм байна лээ. За мөн цаана одоо хөдөө орон нутагт бас олон одоо сургуулиудын засвар шинжилэлт мөн тоног төхөөрөмжийн дутагдaltaй байдал маш их байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ер нь ямар одоо байр суурьтай ямар бодлоготой байгаа. За дээр нь энэ одоо бүсчилсэн энэ 26 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр боловсролын салбарт хийгдэх ажил гихтэйгэн зэрэг нь ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийн дахин төлөвлөлт хийж сумдад баг дунд сум дундын ахлах сургууль нийслэлийн 3000-аас дээш хүүхэдтэй сургуулиудын бүтцийг өөрчлөх гэсэн байх юм. Тэгэхээр эн чинь одоо нөгөө 90 оноос өмнөх шигэ зарим сумд нь баг сургуультай болоод сум дундын 10 жил 12 жилийн сургуулиуд бий болоод энэ хотын 3000-аас дээш хүүхэдтэй сургуулиуд нь бас ямар болох гээд байгаа юм. Энэ дээр ер нь одоо өмнө нь бас нэг сонсогдоод байсан яг ямар одоо бодлого барьж байгаа юм бэ? Ийм асуудлууд дээр энэ боловсролын сайдаас хариулт авмаар байна. За 3 дугаар асуудал нь болохоор энэ тээвэр логистик зам тээврийн яамнаас энэ төлөвлөгөөн дээр харж байхад нэг өмнө нь эхэлсэн баахан замуудыг дуусгах юм байна. За мөн одоо тэр нисэх буудлууд, хөлийн бомбтууд гээд бас үргэлжлэх ажлууд байна. Яг одоо өнөөдөр хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүний үн ханшийн тээвэр логистикийн салбартай маш их хамааралтай байгаа шүү дээ. Монгол улс бол тээвэр логистикийн салбар муу хөгжсөн учраас логистикийн одоо салбараа сайжруулж чадаагүй учраас энэ бараа бүтээгдэхүүний хадгалт тээвэрлэлт гээд үн өртөгтэй холбоотой олон асуудлууд байдаг. Тэгэхээр энэ зам тээврийн яам энэ ирэх жилүүдэд энэ төр үеийн түншлэлэрч байна уу? Эсвэл энэ бодлогоор ер нь яг энэ логистикийн салбарт, тээврийн салбарт ямар өөрчлөлт ахиц дэвшил авчрах зүйл хийх гээд байгаа юм бэ? Энэ дээр нэг зам тээврийн яам бас тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. За бүсчилсэн хөгжил номтой 2 сайд хариулъя. Дуудараа боловсролын сайд асуултанд хариулж бай. Дараад нь зам тээврийн сайд гадаад хамлалтай байгаа учраас зам тээврийн яамнаас төрийн нэрмжигнэр хариулнаа. Инкам болон сайдын микрофон. За асуурь гишүүний асуултанд хариулъя. За асуурь гишүүний сая шинэ засгийн газар байгуулагдаад одоо Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдол, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөё гэдэг одоо бодлогоо дэвшүүлж байгаа. Тэгэхдээ энэ бол чоошин бас бодлого биш. Юун дээр тулгуурлаж хийсэн гэхээр урт болон дунд хугацааны хөтөлбөр засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр тулгуурлаад одоо үлдэж байгаа 2 жилдээ нэг боловсролын хүртээмжийн хувьд яг ямар дэвшил гаргах юм, боловсролын чанарын хувьд яг ямар дэвшил гаргах юм бэ гэдэг нэг ийм одоо бодлогоо бид нар дэвшүүлээд тэгээд засгийн газраар батлуулсан. За эх 7 хоногт би танаа бүлэг дээр энэ бодлогыг танилцуулна гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын бүлэг дээр танилцуулсан.
Тэгээ яг одоо 1 минутанд хариулахад бол хэцүү. За ерөнхийдөө бол яг хийсэн их хөгжлийн одоо тооцоогоор бол нэг Монгол улсад нэг шинээр нэг 100 орчим цэцэрлэг, нэг 100 орчим сургууль бариад тэгээ хуучирсан бас сургуулиуд байгаа даа шүү дээ, насжилсан. Бас газар үзэлтэнд одоо тэсвэргүй болсон бас нэг 100 орчим сургууль байгаа юм байна. Тэгээ энийг нэг шийдээ. Гэхдээ эн чинь нэг бүгдийг ингээд төсвийн их усүрээс шийдэж чадахгүй учраас бид нарын төрийн хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд одоо бид нар тооцоо хийж байна. Нэг 100 гаруй сургуулиудыг бас нэг олон жилийн санхүүгийн түрээс бариад, ашиглаад, шилжүүлэх хэлбэрээр одоо их нэг юм тооцоонууд хийж байна. Энэ дээр бол нэлээд том дэвшил гарах болов уу гэж бодож байна. За тэгээ ер нь бол яг бид нар энэ өнгөрсөн 30 жилээр төлөвлөгөөгөө явж ирсэн нийл одоо гай уршиг өнөөдөр бас энэ боловсрал дээр гарч байгаа л да. Тэгээд одоо яг 89 он хүртэл энэ сургуулийн бүтцүүд их зөв явсан юм билээ. Бас хэрэгжинэ. Одоо нийт сургуулийн үндсэндээ 19% нь бага сургуулийн тогтолцоотой. Нийт сургуулийн 50 гаруй хувь нь дунд сургуулийн тогтолцоотой. Тэгээд нийт сургуулийн 30 гаруй хувь нь бол ах сургуулийн тогтолцоотой явж исэн. За энэ бол ингээд үндсэндээ энэ 89 оноос хойш эвдэгдсэн байгаа юм. Одоо бол үндсэндээ 330 сум бүгдээр 12 жилийн тогтолцоотой болцсон юм болж байна. Тэгээд 10 дугаар ангид 5 хүүхэдтэй, 11 дугаар ангид 7 хүүхэдтэй, 12 дугаар ангид 12 хүүхэдтэй 200 гаруй сургууль. 200-аас доош хүүхэдтэй 200 гаруй сургууль. Тийм учраас бол одоо энэс үүсэж багшийн хомсдлууд үүсэж байгаа. За тэгэхээр боловсролын чанар ярьж байгаа тохиолдолд бол бид нар одоо сум дундын ахлах сургууль яг гаргаж ирнэ. Яг та зөв ойлгосон байна. Тэгээ юу нийслэл дээр бол бид нар цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. За ингээд сүүлийн 5 жил бас энэ хүн амын одоо төрөлт буурсан байна. Энээс болж одоо цэцэрлэгүүд төр хүүхдийн тоо багасж байгаа. За энэ дээр бид нар үнэлж энэ цэцэрлэгүүдийг бид нар хотгоны баг сургууль болж одоо хүүхэд яг хотгон дотроо сургуульд явах одоо ийм боломжоор бид нар хангана. Тэгээд ингээд 3 ээлжийн эрсдэлд орохоор одоо орох гэж байгаа 3000-аас дээш хүүхэдтэй байгаа одоо 38 сургуулиудыг бид нар дунд дунд ахлах сургуулийн тогтолцоогоор задлая гэсэн одоо ийм төлөвлөлттэй байна. Та бол одоо яг энийг маш зөв ойлгосон байна. Тэгээд би танай бүлгийн урал дээр нэгэн дэлгэрэнгүй энэ танилцуулгуудыг хий гэж бодож байна. Ингээд бүх юм бид нар аймгаар нь тиймээ дүүргээр нь энэ тооцооллуудыг хийсэн байна. Ямар сайхан сайд хариулъя. Биш амар сайхан сайд биш шүү. Зам тээврийн төрийн нэрийн машинаар 4-р микрофон. Бүсчилсэн хөгжлөлтөөр хариулах юм. Засгийн газрын хэрэг газрын дарга сайд нараа дуудаарай. За хурлын дарга эрхэм гишүүдийн өрөөний мэндийг хүргье. За хос барих гишүүний асуултанд хариулъя. За зам тээврийн салбар бол дөрөв бас төсвийн өрөөний мэдээлэл бол Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой мэдээлэл одоо их хурлаар орсон зөвөнтэй холбоотой бүх өсөлтийн суурь мэдээж зам тээвэр үн төлбөрийн одоо үнэтэй холбоотой асуудал бол холбоотой. Тийм учраас зам тээврийн яамны хувьд за логистикийг зам тээвэр логистикийг хөгжүүлэх чиглэлээр за бүсийн тээвэр логистикийн төвүүдийг чойр алтан булаг замын үзэрэг логистикийн төвүүдийг төр хувийн хөгжлийн одоо түншлэлээр байгуулахаар төлөвлөж байгаа. За мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хөшгийн үндийн логистикийн төв тэзүү боловсруулах ажлыг 26 оны 2 дугаар сард багтаа эхлүүлэхээр ажиллаж байна. За одоогоор Монгол улсын хэмжээнд тээвэр логистикийн зардал тээврийн нийт зардлын 30% гэж хэлж байгаа. Тийм учраас ийм одоо бодлогын арга хэмжээнүүдийг зайлшгүй авчих шаардлагатай. За бас төмөр замтай холбоотой та бүхэн мэдж байгаа Багхангаа хөшгийн үндийн эмээлтийн за гүйцэтгэд хариулчих. 4-р микрофон. За төмөр замын ачаа хэрэглэлтийг одоо нэмэгдүүлэх за эдийн засгийн юм ач холбогдолтой юм Багхангаа эмээлтийн үндийг юм төмөр замын холбоотойгоо за ингэснээр бол одоо мөн одоо логистик 1-2 төвүүдийг байгуулна. За тэгснээр одоо хотын нийслэл хүртэл төмөр замын одоо бараа хэрэглэлтийг одоо тэр хаб дээрээ цуглуулж за нийслэлд оруулж ингэж одоо төлөвлөх ийм том төмөр замын төлөвлөлт бодлого явж байгаа. За ингэснээр нийслэлээр дамжих аюултай бараа ачаа нийслэлийг тойрох. За нөгөө талаас урд хойдоос орж ирэх бараа бүтээгдэхүүн за хөшгийн хөндийн бараа логистикийн төв дээр буугаад хот руу орох ийм одоо том төлөвлөлт явж байгаа маа. Баярлалаа.